Зохиолч Ч. Наран Цэцэг. Гүйгүүлбэр хошин өгүүллэг. Хүнтэй сууж айлын бэр боллоо. Би айлын отхон охин. Нөхөр маань голомд залгах хүний баг хөө. Амьдрал үзээгүй бүсгүйн гинэн хөнгөн мөрөөдөлтэйгээр би яанха хадмын босхийг алгасан юм. Хадмууд маань ёстой төртэй настай хүмүүс байлаа. Тэр үед би юу бодож байсан гэж тэдэнд таалагдах гэж бүнд өгнөж чичирч жижигрэхгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхэн эдлэн нөхөртэйгөө энэ тэнцүү байна. Эс бөгөөс тэмцэтгэлийн хурц хэлбэрүүдийг сонгоно. Тэгж байж л эмэгтэй хүний эрх чөлөөгөн эдлэн. Хэрвээ нөхөр маань надаас өөр эмэгтэйг ихцлэн харах юм бол амьдрал тэгээд л өнгөрөө. Ухааны бүндгөртөө суулгачихсан толгой сэжсэн сүрхий хүн байлаа. Эхний үед хоёр гэрийн хооронд ирж очивч ихэнхдээ манайд байдаг байв. Нэг л өдөр хадмууд хадаг яндар хамаатан саднаа дагуулan ирээд албан соор гуйж тусад нь гаргах ямар ч яриагүйгээр гэртэн аваачих нь тэр. Хэдийгээр би айлын эрэхтэн охинч амруун л хийж өгөхгүй бол хоол цайгүй ангаагаад суухаар чаагүй ажилгүй хүн биш гэж өөрийгөө боддог байлаа. Хэссэн эмшгэл анхны сорилтууд нь бүдрээд эхэлсэн. Гурил зуурхаараа нэлт цайлгаад хэрчих гээд хооронд нь наалдуулаад буус нийгмэ хамтлах гэж элсэн чихэр хийж хаяад аарц буцалгахтаа гурилыг нь их түлж түлэх гээд миний бодолсныг хэлэхүү. Хүний их яах вэ? Хүүгээ бодоод нэг их юм хэлэхгүйч арга барагдсан царайгаа нууж чаддаггүйсэн. Харин хадам аа болохоор урам нь хуурч байгаа ч юм уу, уурлаж байгаа ч юм уу мэддэхгүй гэдэл боллоо. Ам ангаахал юм бол уйлаад гэр рүүгээ гүүхээр бэлдээд байлаа. Тэр гэрт миний талын ганц хүн нөхөрмөл юм шиг санагдаж өөрөө мэдэлгүй хаашаа л хөдлөн дагаастай. Арай л ариун цэврийн өрөөнд дагаж ордоггүй байсан баг. Анхны хүүхэд маань төрөв. Хүүхдийн үлгэтгэхээс эхлээд надад чадах юм даанч байсангүй. Найтайхаар нь ханаад хурцглээ. Нэл хүүхдийн хэвийн шингэвтер өтгнийг чацгаалдлаа гэж сүржигнэж байж хөхнийхөө сүг татруулав. Өглөө эрт босож хүүхэд салхинд гаргасангүй гэхдээ нойрон харамлаж дургуйцаад хамтын амьдрал зохиоход минь цуварч уурлаж цугтаан инээж яваарэ. Химэн загсан ээжийнхээ үгийг эсрэгээр нь цуг уурлаж цуварч инээсээр. Ингээд нэг өдөр хадамтайгаан нөхөртөөгөө бүгдтэй нь муудалцав. Муудалцсангуутаа л хамаг хувцс хунраан ганц муу зүнхэндээ чихэж аваад л гэр рүүгээ гүчгсэн. Нөхөр маань намайг төрсөн гэрийнхээ босхийг давхаас өмнө амжин барьж буцааж аваачв. Гэвч энэ явдал хэдэнтэй давтагдлаа. Хэл бас хөлийн хурд хүчээ авч болж игэл муудалцчих гээд боломж олдвол гүйчих гээд 2-3 удаа нөхөртөө гүйцэгдэлгүй гэртээ орчихсон юмдаг. Намайг төрхөмдөн гүйгээд ирэхэд аав минь охин минь нэрлээ ашгүй гэхийн оронд манайд зарчхаар гүйгээд ирдэг нэг морь байсан юм. Энэ охин тэр морь шиг хадамд гарч хаад л гүйж ирээд салахгүй гэхийг сонсоод гараад гүйчихмээр байсан ч өөр очих газар байхгүй болохоор хаашаагаа ач явах уу? Ээж авийнхаа гэрт хэд хонно. Хадмууд ирж хараач буцаач гэж гуйна. Гүйж ирээд л гуйлгаж буцаад л нэг хэсэгтэй л нэр хүндтэй байна. Ингэж нэг гүйж, нэг ирж, нэг буцаар байтал нэг мэдсэн 3 хүүхэдтэй болжээ. Нөхрийн ах トゥ амраг садан дотор хэдийн гүйгүүлбэр химээх алдар цуутай болж амжижээ. Ам бүлийн маань тоо нэмэгдэхин гэрээр авч гүйх ачаа тээж таагтгаан болов. Араас өсгий даран нэхэх нөхрийн хөлийн хурдас хаарсан уу? Гуйж говших холдохын хэрээр би гүйж хараахан багсаж аашамгоо татлаа. Үнэн хэлэхэд гуйхан болоод ирмэгцэн гүүхээ болчихсон. Ингээд л гүйгүүл хочтой би суугуул болж хуурхан тэрэ. Суугуул болсноос хойш ажил хийж сурч хадмуудынхаа аяыг аялах болсон юм. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй өөрийгөө гэхээсээ илүү бусдын сэтгэлд нийцүүлж хатууг зөөлөж энхэл донхол амьдралын эвээс чигжээс болж явах учиртай юм билээ. Хадмууд маань юухан дээр ч миний гарыг хардаг болоод зогсохгүй өөр хүний хоолцай хоолойг нь давхаан болсон. Нэг өдөр байгууллагынхаа зугаалганд явсан нөхөр маань ус буцалгагч хайрцагтай чихэр барьсаар орж ирлээ. Тэгээд тэрээр хэлж байна. Байгууллагынхаа холын зангиултын уралдаанд төрүүллээ. Энэ бол яахаргагүй чиний минь хүртэх ёстой шагнал. Чи минь миний дасгалжуулагч үлээ хэмээн намайгаан хөөхөн явуулаад шагналаа гардуулсан юм да.